Израилийн ариун нэгэн эзэн бурхан айлтгахтаа. Гимшил ба амар тайван дунд та нар аврагдах болно. Үнэн ч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэлээ. Гэвч та нар хүсээгүй. Исая 30:15. Бидний амьдралд маш их дуу чимээ байдгийг та анзаарч байсан уу? Зөвхөн замын төвчрөл, онгоцны дуу чимээ, зурагт, радио, чанга эргчийн дуу чимээг хэлээгүй. Хүмүүсийн ховжив, нэг нэгнийхээ ардуур муусан яриа, хид ими яриа хүртэл бидний оюун санааг түгшээж, ядаргаанд оруулж идэг. Судалгаагаар жирийн нэг хүн өдөрт 30 гаруй яриа өрнүүлдэг бай. Энэ нь амьдралынхаа 1/5-ийг ярьж өнгөрөөдөг гэсэн үг. Тэгэхээр жилд 800 хуудас дүрхэж 66 номын хэмжээтэй үг хэлдэг гэсэн үг юм. Гэтэл бид тэдгээр яриануудаасаа утга учиртай зүйлс ярьсан талаараа эргэн санах нь ховор шүү дээ. Өөр нэг ажиглагдсан зүйл бол бид дуу чимээг ганцаардал, зарим тохиолдолд харилцааны хамгаалалт болгон ашиглаж байна. Хүмүүс юу ч бодолгүйгээр зурагт радиогоо асаадаг нь аюулгүй байдлын хуурамч мэдрэмж юм. Та машиндаа ороод юу ч бодолгүй радиогоо асааж, гэртээ ороод шууд зурагтаа асаадаггүй. Энэ нь хэн нэгэнтэй ярихаас зайлсхийх гэсэн нэг арга юм. Гэвч бид нэг чухал зүйлийн утга учирыг гээхтүүлсээр байна. Энэ нь чимээгүй байдал. Чимээгүй байдал нь бидэнд оюун бодлоо цэгцлэх, төвлөрөх, сонсох, тунгаах, төлөвлөх боломжийг өгдөг. Дуулал 46-гийн 10 дээр бурхан хэлэхдээ чимээгүй бай. Бурхан гэдгийг минь мэд гэж хэлсэн. Энэхүү хүчрхэг үгийг орчин үеийн үг хэллэгт оруулвал дуу чимээнээс холд над руу ир. Бүх ноёр хол хаанчлалуудаас дээгүүр орших надад анхаарлаа хандуул. Чимээгүй бай гэсэн эхний үгийг тунгаацгаая. Бүх дуу чимээний дууг нь султгаж багасгах биш. Харин бүр унтраана гэсэн үг. Хэрэв гэрттэй нь бага насны хүүхдүүд байдаг бол унтуулаад эсвэл зүгээр гадаа гаргаж болох юм. Тэгээд тэнгэрт байгаа оддыг ширт. Ганцаараа байх, чимээгүй орчинг олох хэцүү байдаг нь үнэхээр сонин шүү. Далайн давлгаа, моддын эсэгрээ хизээч чимээгүй болохгүй ч энэ нэг төрлийн тайвшруулах сэргээх дуу чимээ болж идэг. Салхины эсэгрийн шуудын жиргэн тэрч бүхэл хэрэмнүүдийн шулганаа нь замын хөдөлгөөний чимээ, үйлдвэрлэлийн чимээ, компьютерийн дуу чимээнээс тис өөр. Чимээгүй байдлаас та урд өмнө анзаарч байгаагүй зүйлсээ сонсох боломжтой. Гэхдээ Бурхны биднийг суралцаасаа гэж хүсэж байгаа зүйл нь чимээгүй байх тухай биш ээ. Тэр чимээгүй бай. Бурхан гэдгийг минь мэд гэж хэлсэн. Бурхны дуу хоолойг бид зүрх сэтгэлээ чимээгүй, намгүн болгосноор сонсож чадна гэж Франклин хэлсэн байдаг. Өмнө нь хүмүүс сүмд ирээд оргон хөгжим ихшиглэж байх үед хэсэг хугацаанд чимээгүй сууж, сэтгэлээ магтаал хүндэтгэлд бэлтгэдэг байсан байна. Тэгээд хэсэг чимээгүй сууж, сонссон зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан боддог байжээ. Чимээгүй байх дадлыг хэрэгжүүлэх нь амаргүй ч гэлээ. Энэ нь маш чухал. Та орой гэртээ хараад нэг цагийн турш зурагт радиогоо нэг унтраагаад үзээрэй. Ихэндээ хэцүү санагдаж болох ч амар тайвныг та мэдэрч эхлэх болно. Эцэст нь хэлэхэд чимээгүй байна гэдэг сул дорой байдал биш, харин хүч юм. Исая 30:15 дээр үнэн ч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэж хэлсэн байдгийг санаарай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.